За үзэгч та бүхэндээ мэндийг хүргэе. Бид өнөөдөр студиэс дараагийн зочинтой ярилцахаар бэлэн болсон байгаа. За улсын хурлын гишүүн асан Цэрэнхүүгийн Шарав Дорж гэж. Тантай юу ярих вэ гэхээр шүүх системийн та үндсэндээ бүх сегментэд ажилласан. Би нэг сүүлийн үед нэг 2-3 зүйл таны одоо тохимол бүтээлийг сонирхож судалж үзээд Манан буусан Монголын золиос гэд ном байгаа ш Санжаас өнгийн зориг агсны асуудлаар маш өргөн цар хүрээтэй тийм агуулгын юмнууд гараад байна. Тэгэхээр та энэ номоороо дамжуулаад энэ бүтээлүүдээрээ дамжуулаад нийгэмд юу өгөх гэж зорьсон юм бол. Тэгэхээр Монгол улс бол хэлмдүүлэлтийн гашуун туршлагатай. Аимшигтай. Өнөөдөр монголчууд бол тэрнийг мартаагүй байгаа. Хүний эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан үндсэн хуулийн бол одоо баталж чадсан. Яагаад Монголд өнөөдөр хүний эрх чөлөөг одоо улан дороо гიშгсэн аимшигтай ийм одоо систем бий болчихваа. Энэ бол бүхэл бүтэн систем. Тогтолцоо. Энэ тогтолцоог бол хэдхэн хүн санаачил зохион байгуулсан, хөл дээр нь босгосон. Түүнийхэн хүчээр бол өнөөдөр Монголд ноцтой одоо тийм хэлбэдүүлэлтийн процессыг одоо эхлүүлсэн. Энэ зорилго нь болохоор жишээ нь одоо улс төрийн тооцоо, хувийн тооцоо, бизнесийн булааж явах одоо тийм тооцоо, ийм одоо юмнууд урдаа тавьчихсан. Зорилго хэсэгтэй. Бүтсэн гэхээр бол өнөөдөр эрх мэдэл албан тушаалын ашиглан бол хуулийн байгууллагуудыг өөрийнхөө удирдлагын дор ажиллуулж байгаа. Ингээд тэр эрүүгийн хэрэг үүсгэсэн хүмүүсийг бол шорон гямданд бол өстой дээд зэрэг ташлаадаг. Бохир аргатай. Одоо энэ ерөнхий сайд билсэн хэн алтан хийг яриад байна л өстой хонгил гэдэг байгаа. Тэр хонгилыг чи олон хүн яриад байна л. Тэгээ гарч болдоггүй заа юу. Тэр нэг чихэд оруулчих юм бол заа их одоо шийтгэж ил одоо нэг нэвтэлж байж цаана гарах. Цаана гарахад бол хэцүү. Тэнд эд хөрөнгөөр хохирно. Эрүүл мэндээр хохирно. Зарим нь ань насаараа хохирсон тохиолдол бай. Тэгэхээр энэ бүгдээс чинь одоо ингээд хараад байхаар бол энэ бий болсон систем. Чин бол үнэхээр ямар аимшигт юм бэ гэдгийг би энд одоо миний намайг үлссэн хүмүүс ерөнхийдөө ойлголт бол авах байх. За тэр зориг агсны Санжаас рунгийн зоригийн тэр ном дээр агуулгын хувьд нэг тийм ноцтой юм гарч ирдэг. Энэ юу гэх юм нэг юм зам засах ажиллагаа гэж. Зам засах ажиллагаа гэж яг юу хэлээд байгаа юм? Яагаад ийм нэр томьёоллоор орж ирж байгаа юм? Энэ асуудал өөрөө. Миний номонд нэг тийм гарчиг бий л дээ. Тий. Зам засах ажиллагаа буюу Монголын эрүүгийн ертөнцийг эзэнгүй болгох ажиллагаа гэсэн. Би энэ дээр бол нэг 4-5 зүйлийг хэлье. Яагаад гэхээр бол ер нь Монголын нэрт одоо улс төрч Санжаас рунгийн зэрэг амь насыг хохироох энэ хэрэг бол маш ихнээс бодож боловсруулж бэлтгэсэн. Их ностой шүү бэлтгэсэн. Хэрэг үүдэн гарсны дараа бол энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд бол маш их саад учруулсан. Энэ нэг хоёр одоо моментийг бол бодох ёстой. Урьдчилан төлөвлөсөн гэсэн үг шүү дээ. Урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай бол одоо энэ төлөвлөгөөт ажиллагаа бол одоо хийсэн. Гүйцэтгсэн. Чи юу хэлэх гээд байна гэхээр бол би энэ дээр тодорхой баримт. За. Монголын эрүүгийн цагдаагийн газар түүний онц гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг бол татан буулгах тухай асуудлыг тавьсан юм аа. За. Цагдаагийн ерөнхий газар бол маш тийм их шахалтанд орсон юм шиг байна. Ингээд энэ бүтцэн татан болгочихгүй юу? Татан болгоцсон. Гэтэл цагдаагийн бие бүрэлдэхүүн бол эсрэг хүс энэ чи яаж болох юм бэ? Онц ноцтой хэрэгүүдийг тэгэхээр яаж хийдэг? Тэгээд одоо тэр болгоноогоо ярьсан байгаа үз. Тэгэхээр бол цагдаа хэд хоногийн дараа бол өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод эрүүгийн цагдаагаан онц гэмтрэгтэй тэмцэх тэр тасгаан бол эргүүлээд байгуулчихгүй юу? Тэгсэн чинь хэд хоногийн дараа Монгол улсын хуулжин сайдаар ахлуулсан улсын хурлын 4-5 гишүүн орсон ажны хэсэг эрүүгийн цагдаагийн газар дээр ирж байгаа юм. За хэдэн оны асуудал ирж байна та? 98 оноос өмнөх асуудал ирж байна шүү дээ. Тийм байна. Яагаад эрүүгийн цагдаагийн газрыг татан болохгүй? Энэ чи хэрэггүй шүү дээ. Бүр хэрэггүй шүү дээ гэж ирсэн байдаг. Тэр байтугай онц ностой гэмтрэгтэй тэмцэх тасгийг бол татан болох тухай дээрээс бидэнд чиглэл өгсөн гэдгийг бол ерөнхийдөө ойлгуулсан. Ингээд аргагүй юу цагдаагийн байгууллага бол одоо татан буулгаад бүтцгүй болж байгаа. За юу. Одоо цагдаа үнэхээр мэрэгсэн
тийм одоо хэдэн мэрэгжилтэн өндөр түвшний мэрэгжилтэн өөрөөр хэлбэл Монголд байгаа эрүүгийн ертөнцийг бол таньдаг. Жишээ нь юу Хуранда Жамисингэ. За Жамисингэ. Хуранда Базаргүр. Хуранда Батбаяр. Гэт энэ улсууд бол энэ өнөө байхгүй болох бүтцэд ороод явчихж байгаа байхгүй юу? 1998 оны 10 сарын 2-ны орой улс төрч Сэнжи сэрмгийн цагийн аймаг насыг бол санаа тохируулав. За хэрэг болсны дараа хуулийн байгууллага очоогүй хэргийн галсан үздгийг хийгээгүй байхад одоо эн чинь баг 70 гаруй хүн одоо очсон гэж одоо ярьдаг шүү дээ. Өнөө мөр боллох. Харилтыг үн хүртэл одоо алхаж байсан гэдгийг зарим улсад хэлсэн байг. Ингээд мөр боллогдсон. 1998 оны 10 сарын 3-ны өглөө засгийн газрын ээлжид бас суралдаан болж тэн дээр болоход ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч элбэгдэж орж ирээд за сая одоо маргааш нөө шүү дээ тийм. Маргааш үндэсний аюулгүйдийн зөвлөл сая хуралдаад надад энэ хэргийг хариуцууллаа гэсэн. Хөөс нэг хүн тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн нэг хэрэг хариуцж болд юм. Одоо болох ёсгүй шүү дээ. Ер нь бол энэ л одоо гайхалтай сони юм байгаа байхгүй юу. За ингээд энэ цаг мөчөөс эхлээд бол үндэсний аюулгүйдийн зөвлөлийн нэг гишүүний гарт бол одоо бүх эрх мэдэл бол төвлөрч байгаа юм. Тэр байтугай бол бид хэрэгэн элбэгдэж ерөнхийдөө бол танилцуулж байсан гэж хэлсэн одоо хүн бол байга. Прокурор хүн байг. Ингээд хэргийг танилцуулж байж ингээд явцсан чинь цагдаагийн ерөнхий газар ажил хийсгэж томилсон. Энэ хэргийг мөрдөн байсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд параллельна тагнуулын ерөнхий газрын дараагийн шийдвэрээр бол ажил хийсэг бий болгосон. Энэ ажлын хэсэгт өнөө ажлаас халагдсан өнөө одоо өндөр мэргэжлийн мөдөн байсагчид хурандаа нар бол жишээнд Жамисингэ Базаргүр тэр Батбаяр нас чинь бол тэр ажлын хэсэгт орсон байдаг байхгүй юу? Тэр тагнуулын ажлын хэсэгт нь тагнуулын ажлын хэрэгцээт нь одоо оруулсан. За. Би бол тагнуулын ерөнхий газрын даргааг бол ер нь маш сайн одоо тооцсон байна гэж. Би ч дотор бодож байгаа. Энэ бол зөвхөн мундаг одоо ажлын хэсэг байсан. Ингээд тэр тагнуулын ерөнхий газрын дэргэд ажилласан ажлын хэсэг бол ажиллаад 6 хонсны дараа ажлынхаа анхны одоо явцыг бол танилцуулах гэж байж байсан чинь тагнуулын ерөнхий газрын дарга дууддаг байхгүй юу? Дуудаад за уучлаарай. Дээрээс бол та нарыг бол одоо ажилуулж одоо болохгүй гэж байна. Ийм учраас тэр Жамисингэ байгаа энэ тэрийг өдөгдөг яг одоо Жамисингэ Базаргүр Батбаяр ийм учраас бол та нарыг одоо би одоо харахасаар байхгүй. Уул нь одоо би та нарыг ажилуулъя гэж бодсон юм аа гэж хэлсэн байт. За мен засаад байгаа хэвчтэй. Дараа нь бол одоо өнөө хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бол одоо иймэрхүү цаад одоо болчтоо. За тэгээ яг би энд ганцхан жишээ хэлье. Өнөө цагдаагийн ерөнхий газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсэг бол зүгээр тагнуулын ерөнхий газрын дараа хурцсан хэлснээр бол 5 удаа буюу 83 хүн ажилладаг болсон. Ажлын хэсэгт халаал байж. халаа солиол. Тэгсэн чинь жинхэнэ одоо нэг л ажиллаа ихэлсэн байдаг юм уу жаал ажиллаж байсан улсууд ингээл солигдоод дараагийн шинэ хүн бол бүх юм бол одоо 0-оос эхэлж байна. За зарим тоогоор бол 5 ч биш 6 7 ч гэж одоо ярьдаг. Ингээд үзэхээр чинь энэ хэргийг ер нь мөрдөн шалгах ажиллагаанд ямар аимшигтай одоо тийм саад учирч байсан байх вэ? Урд нь одоо яаж бэлтгэсэн байх вэ гэдэг бол ерөнхийдөө гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо ерөнхийлөгч асан элбэгдорж болохоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд зоригийн хэргийг надад хариуцуулж өглөө гэдэг нь хууль хяналтын байгууллага ажиллаад тэр хэрэгтэй танилцах эрх зөвхөн элбэгдорж гэдэг үндэл байсан болж таарч байна. Тэр прокурорт ажиллаж байсан нэг одоо прокурорын хэлсэн үг үйл дээ. Бид бол хэрэгээ мөрдөж байсан. Тэгээ танилцуулдаг байсан. Хэрэгэн бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч танилцуулж байсан гэж. Энэ л одоо бүгдийг хэлээд байгаа юм. Тэр хэрэгийн процессыг ямар явцтай явж байна уу? Юу эднэр одоо мөрдөөд байгаа юм? Юу тогтоогдно гэдгийг тэнд мэдээллийг бол аваад байсан байна. Хариулах газаргүй болгоцсноос хуулийн байгууллага ажил үүргээ чиг хуваарийнхаа дагуу гүйцэтгэхэд бас юм үл ойлголцох нөхцөл үүсэж хугацаалтсан байж болох тухай асуудал байж болох уу? Энэ чинь эрүүгийн цагдаагийн татан болгоож байна. Тийм. Онц ноцтой хэрэгтэй тэмцэх тасгийг татан болгочихж байна. Буцаагаад нөгөөдүүлнэгүй чинь заавал байх ёстой гэд байгуулахаар нь дахиж очиод одоо бүр ажлын хэсэг очиж байгаа татан болгож байгаа. Ийм нөхцөл байдал дээр яг онц ноцтой хэрэгтэй тэмцэх тасаг байхгүй байтал онц ноцтой хэрэг гарна. Хин харьяалж очихоос ингээд ийм үл ойлголцох нөхцөл байдал дээр хугацаа алдснаас тэр 70 80 хүн орж гарсан ч
гэдэг юм нөхцөл байдал байж болохоор олон л төвөгтэй зүйл байна л. Нэг талаас нь маш төвөгтэй, нэг талаас нь маш тодорхой юм харагдаад байгаа байхгүй юу? Тэр хэргийн газрын үзлэг дээр бол жишээ нь эрүүгийн цагдаагийн газраас шинээр товлогдсон 2 залуу очсон байт. Ямар ч тийм одоо эрүүгийн ертөнцийн тухай ямар ч тийм одоо мэдлэггүй гэж энийг цагдаагийнхаа өөрөө ярьдаг. Хэрвээ тэр одоо манай хуучин ажиллаж байсан туршлагатаас очсон бол хэргийн газрын үзлэгийг бол одоо өстө маш сайн хийх байсан. Тэгэхээр ч л өнөө эрүүгийн цагдааг татан болгосон тэр онц настай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг татсан болгосон чинь үр дүн тэн дээр гарчихгүй. Одоо таны ярианд ч тэр. Би яг энэ асуудлаар маш олон хүнтэй ярилцлаа. Бүх сэжүүрүүд явж байгаа нэг дээрээс гэдэг л нэг юм эзэн бийгүү хөхтэй. Тэгээд юусе бүх хүний яриа ингээл очоод асуудлын за яг отоол яг тайлагдах нь гэхээр л нэг юм дээрээс гэдэг үгэн дээр очиж штеп. Дээрээс гэдэг. Энэ дээрээс гэж одоо юу юм бэ? Энэ дээрээс ер нь тодорч болтгүй нэр юм уу? Дээрээс гэдэг үг бол 5 одоо их сурвалжаас яригдсан байдаг байхгүй юу? За 5 их сурвалжаас. Юу гэхээр бол хамгийн анх тэр өнөө би түрүүнд хэллээ шүү дээ. Тагнуулын ерөнхий газрын дарга өнөө ажиллах хэсэг татан болох үед уучлаарай. Дээрээс одоо та нарыг ажилуулж одоо болохгүй гэж. За нэгтгэх нэг хэргийг мөрдөн байсаж байсан мөрдөн байсаач нар тэгж хэлдэг. Дээрээс гэж энэ хураг гоцойлгодог гэж. Ингээд 2 тон мөрдөн байсаач нар. Ажлын хэсгийг удирж байсан прокурор бас хэлсэн байдаг. Улсын прокурор. Дээрээс болохгүй байна гэж. За одоо хууль зүйн дотоод хэргийн сайд Тэмүүжин бас хэлсэн байт. Энд чинь дээрээс болохгүй байх юм чинь. Заалтай. Ингээд тагнуулын ерөнхий газрын дарга. Тэгэхээр энд бол улсын хурлын тэр дээр гэдэг чинь бол улсын хурлын 76 гишүүн биш. Хуулийн байгууллагын удирдлага бололцоо байхгүй. Тэгэхээр хэн бэ гэдгийг л одоо гүтээ хин бэ? Энийг зүгээр одоо хэлж болтгүй. Одоо хэлэхэд яг одоо ер нь бол би энэ дээр бат итгэлтэй байдаг. Энд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо гишүүн элбэг дөржлэр бол бүхэл юмнууд тунжил очдөг л байхгүй юу? Тэр дээр гэдэг юм аа. Энэ дээр гэдэг үг бол их олон юмны онс. Би бол тэгж боддог. Тий. Яагаад тэр дээр гэдэг вэ? Тэгэхээр л энэ одоо таавал тэр энэ миний 2 номыг уншсан бол бүхэл юмнууд ингээл яваад очихоор л тэр л одоо хүн дээр очдөг. Шалтгаан толгой гэж байна. Тэнд л хамааралтай болчдөг. Тийм учраас миний хэлэх нэг зүйл бол Монгол улсын ерөнхийлөгч асан Сахиагийн элбэг дөржид санжаасмгийн зэргийн амь насыг хохироосон болон бусад хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэж шалгах ёстой. Та шууд ийм байр суурьтай юм. Би ийм байр суурьтай. Энд миний номнууд байга. Би ингэж хэлснээр бол би одоо буруу зүрх юм хэлсэн гэж одоо өөрийгөө бодохгүй байна. Өнөөдөр хэргийн нөхцөл байдал бол энэ л одоо дүнэлтийг хийгээд байна. Тэгэхээр элбэг дорж гэдэг хүн эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна тийм ээ. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. Системийн одоо бүтэц ярихдаа зориг дунд нь зориг хэсэгт нь бас нэг зүйлийг онцолчлоо шүү дээ. Энэ юу гэхээр зэрэг бизнес булаах гэж. За улс төрийн зориг гэж ярьж байгаа юм тийм үү? Хувь хүний асуудал байж болох нь байна гэж байгаа. Үүн дунд нэг ноцтой юм гарч ирлээ шүү дээ. Бизнес булаах бол энэ системийн бас нэг том зориг нь үт юм гэж. Тэр энэ дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрөө удирдан чиглүүлж оролцдог байсан гэдэг тийм асуудал. Энэ дээр зүгээр ашигтмалын гэсэн тэр олон анхаарал орсон хэрэгүүдийн жишээн дээр би хэлье л дээ. За. Одоо тэр ашигтмалын хэрэг дээр гараад байгаа Батэридигээд одоо нэг тэр зэлэм компани захирласан гэдэг байгаа тийм. Тэр нөхөрийг бол ёстоор үеийг үтсэн шүү дээ. 5 жил шорон суулгаад. Эрүүгийн хэргийн хохирлыг бол анхчтны шүүхээс л одоо тогтоодог шүү дээ. Бидний 3 хоног 461 шүүх хурлын танхимд 3 хоног шүүх хурлалсан. Яг шүүхийн процессын үед бол цогт шүүгчийг улсын ядагч альма прокурорыг хил бүггүй болгосон бид нар. Бид тэгж чадчихсан байхгүй юу? Ягаад гэвэл энэ юусо болоогүй хэргийг тэд нар болгох гээд бид нар бүх баримтаар тэд нар няцааж ирсэн. Гэтэл бол юу давуу залтах шатны шүүхээс нэг одоо шүүгч бол энэ сарантай шүүгч тэр хүний бүр тавлж байгаа юм шиг надад ингэж ялгааноос юм. Уг нь яг та дөрөс тэнцүү хавааж төлөвлөх байсан. Гэхдээ яг чамаар төлөвлөе. 5 тэрбум төгрөг. Ингээд тэр Батэридий гэдэг нөхөр бол ингээд яхаж аргагүй болж байгаа байхгүй юу? Шүүх хуралдаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөл хохирсон гэж хохирчоор нэг нөхөр тогтоогдсон нөхөр орсон байд. Ер нь шүүх дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюулгүй байдал хохирчлоо гэж түүнийг төлөөлсөн шинжээч орж ирж ийн гэдэг нь
үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхийн нэг хүний одоо төлөвлөсөн л ийм агуулга явсан юм шүү. Одоо ингэж харахад Энэ хэрэг дээр бол энэ одоо Батэрээд үү, энэ Батбаяр бас нэг залуу үе. Энэ гурвыг бол хахуул авсан гэж шийтгсэн. үгүй харин тийм. Хахуул авсан. Тэгтээ өгсөн нь байх ёстой шүү. Гэсэн чинь юу South Korea Sense гэж одоо компанийн захирлууд нь Америкийн Justin Kaplan. Justin Kaplan өнөө алдарт Kaplan шүү дээ 34 тэрбум төгрөгийн Татварын өртөө. Энэ бүх юмыг битүүмжлээд 35 тэрбум төгрөгийн Тий. одоо эд хөрөнгө хураах энэ авц тэрийг энэ байгаа. Бүр ингээд чагсаалтаар. Монголын одоо хөрөнгө олж авах боломжтой байсан байхгүй. Тэгээ ерөнхийлөгч дэрийг өршөөснөөр энэ хөрөнгө байхгүй. Хин хохирсон. Бид бүхэн хохирсон шүү дээ. тэгээд эднес чинь бол хэлдэг байхгүй юу. Үгүй ээ бид одоо ингээд бүр хэрэг хийгээгүй. Энийг яриад байгаа хүлээж авахгүй. Тэгээд биднийг хахуул авсан гэдээ одоо шийтгэжлээ. South Korea Sense удирдлагуудад авилгын хэрэгээр ял үүсгэсэн шүү. Үгүй хэн бидэнд хахуул өгснийг бид мэдэхгүй байна. Тэр хахуул өгсөн үнтэйгээ уулзъя гэсэн. Тэдний чинь уулзээ, нүүрэлдээ тэдэнд холбогдох хэрэгтэй танилцыг ихээр бол өгдөггүй. Тэгсэн энэ бидраас тусгаарлцсан. Бид нартай ерөөсөө энэ хэрэг нь хамааралгүй болгоод тусгаарлаад Нэг ч удаа энэ хоёр Америктэй энэ улсуудыг нүүрлүүлж байцгаагүй. Энэ бол нууц хэрэгэл гэдэг юм байлээ. Тэр нь одоо хаана байдгийг. Ийм учраас бол энэ хэргийг одоо ач холбогдолын хэрэг гэгчийг бол үнээр нь одоо олон ил болгоёг бол тэр хэрэгүүдийг бол одоо үсгэлж өстой баг. Батүридийн тэр одоо эзэмшиж байсан лицензүүд бол зүгээр маш тийм ашигтай лиценз юм байлээ. Маш тийм одоо өндөр чанарын нүүрсний байдаг. Тэгээ маш өндөр хөрөнгө оруулалт хийгдсэн. Тий, үнэхээр. Тэгээд тэрнийхэн дараа бол тэр болон бусад нэг хоёр лицензийн асуудлыг л авч үлдсэн. Бусдын тэгэхээр ямар үндэсний байдлаа тохирол учруулсан байна вэ? Тэгээд дараа нь бүгдийг буцаага олгочих юм бол энэ үндэсний аюулгүй байдал тохирол учруулсан юу ч лалгаагүй юм шүү дээ. Ерөөсөө л тэр мэтийн нэг хоёрыг л суулж авч үлдэх гэсэн тактик байсан юм шүү. Ер нь эрүүдэн шүүсэн ажиллагаа бол энэ бүх эрүүдэр байна. Өнөө системийн ямар одоо хүчтэй тэр аимшигтай систем хүнийг хайрлах биш. Өнөө хүний эрхийг дээдлэх биш. Зөвхөн хэдэн хүмүүсийн тэр одоо атгаг тэр одоо санаа зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж чадж байна гэдэг л одоо энэ төл байгаа юм л да. Төрөл юм бол иргэнийхэн төлөө бол одоо ажиллаж цагаатгаж энэ охирлыг гаргуулах ёстой. Уучлах гойх ёстой. Уучлах гойх ёстой. Ядаж тийм тийм. Тэ. Их тийм урдч нөхцөл байдалтай хэрэг юм а гэдэг тийм ойлголт хүртэл бас өнөөдөр анхудаа гарч ирж байна. Маш олон хүн л энэ нэргэнд ярьж байгаа. За ингээд студид ирсэн танд баярлалаа. Ажилд намжлалт хүсье. За баярлалаа.